Hi guys, за би түрүүд 9 сарын дараа бичлэгээ хийх гэж байна. Утсан дээр байгаа видеонуудаа эвлүүлээд Солонгост кейсерээр төрөхөд ерөнхийдөө юу болдог талаар товч хэлье. Би хаалгаанд орох гээд бүх шинжилгээгээ өгөөд хаалгааны өмнөх бэлтгэлээ хийгээд тусал залгуулад хэвтэж байна. Энэ бичлэгнээс хойш 5-10 минутын дараа шууд хаалгаанд орсон байгаа. Хаалгаа хийж байхад сэрүүн байдаг. Хүүхдээ төрсний дараа харчаад оёл тавих үед нь удуулсан. Гэхдээ унтах уу, сэрүүн байх уу гэдгийг би өөрөө сонгож болдог юм байна лээ. За энэ бичлэгнээр би хаалганаас дөнгөж гарч ирээд ухаан ороод байж байна. Ухаан орсны дараа 2-3 цаг хаалгааны дараах тасагтаа байдаг. Тэр үед нэлээд даардаг шүү. За тэгээд өрөөндөө орж ирнэ. Энэ харагдаж байгаа товчин дээр дарвал тэр цаана байгаа цэнхэр өвчин намдах тусланаас баг багаар ордгоо. Хаалгаанаас гарч ирээд 12 цагийн турш хөдөлгөөнгүй хэвтдэг. Ус жуудаггүй, хоолж иддэггүй учраас энэ хамгийн хэцүү үе байдаг шүү. За энэ оёл хэсэгт барилсан тусал нь эмнэлгээ санал болгодог тусдаа үнэтэй өвчин намдах тусал юм аа. Хүн өөрөө сонголтоор хэлгэж болдгоо. Би өмнөх төрөлтөн дээрээ ийм юм авч байгаагүй. Энэ төрөлтөн дээрээ авсан хаалгааны шарах маань үнэхээр бага өвддөг юм байна лээ. Маргааш нас нь маш бага багаар усуугаад тэгээд шээлгүүрээ аваад бага багаар будааны цутаа өгж эхэлдэг. Өдөр бас будааны цутаа өгөөд оройноос нь эхлээд махан хоол өгж эхэлдэг. Би түнээр нь нөхрөөрөө сайхан хар шүүл хийлгүүлж эзэн. Монгол хүн болохоор хар шүүлээ уугаад л тэнгэрчгсэн дээ. За тэгээд бага багаар босож алхахад толгоо иргэдэг учраас цус тулжүүлэх төмрийн тусал шууд ингээд хийчихсэн. Сайн алхаж чадахтайгаа болохоор нэран тасаг дээр очиж цонхны цаанаас шинэ үнэ харсан. 2 дахь өдрөөс нь эхлээд цүү орж хүүхд чинэрч эхэлсэн. Нэран тасагт очоод хүүхдээ хүүхүүлсэн. Үнэхээр хөөрхөн байсан. За тэгээд эмнэлгээс саалтуур өгөөд чинэрсэн уургаа саагаад нэран тасагтаа өгсөн. Сувлагч нар нь миний уургаар шөнөөр хүүхдийг мань угдсан. За нэг иймэрхүү 5 хоног өнгөрдгөө. Цагаар очиж хүүлээд бусад үед нь өрөөндөө амраад хоолоо идээд алхаад тэнхэрсэн. За солонгосын эмнэлэг нь хоолны хувьд бүр үнэхээр сайн байдаг. Өглөө өдөр орой дандаа мягтай шүлтэй өөр төрлийн 2 дугаар хоол өгдөг. Дээрээс нь цутан сүү, чимэс гээд цаг тутамд нь оруулж өгдөг учраас зарим өдрүүдэд хоолоо идэж бардаггүй байсан. За тэгээд 4 хоноод үсээ угааж болдог. За эмнэлэг дотроо ус угаадаг өрөөтэй учраас хүссэн үедээ нь хүртээгөө очоод үсээ угаалгадаг. За дундуур нэмжтэй байнга хянуулж им болон тусал огт салгаагүй 5 онцон. За нэран тасагтаа хөхүүлж байх үедээ шинэ үнийхээ бичлэгийг хийсэн. Үнэхээр игдүүт амар хөөрхөн байсан. За эмнэлгийнхаа өөрийнхөө байгаа давхрыг танилцуулъя. За өрөөнөөсөө гараад ийм коридортой хоолныхоо бохрыг тэнд тавьдаг байгаа. Хоол идэж дуусаад за ингээ алхах юм бол зарим нь VIP өрөө, зарим нь энгийн өрөө, зарим нь олон хүний өрөө, зарим нь 2 хүний өрөө гэдэг янз янз байгаа. Би болохоор яг нэг хүний өрөөнд орсон. Энэ ресепшн байдаг. Гэхдээ энэ давхарт нь ерөөсөө ресепшн байдаггүй. Уцаар бүгдийг нь хэлдэг учраас доор сувлагчнаар сууж идэг. За лефт дээ. Энэ эмнэлэг маань 10 хэдэн давхар эмнэлэг байсан. Одоо яг сайн санахгүй байна. Төрүүд бас 9 сарын хугацаа өнгөрсөн байна. За энэ хэсэгт хэрвээ эргэлтээр хүн ирэх юм бол энэ ширээн дээр суугаад ингээ юм ярьдаг байгаа. За би нэг иймэрхүү туслаа салгуулсан маргааш эмнэлгээс гарнаа. Тэгээ эмнэлгээс гарахын өмнөх орой эмнэлгийн давхраар ингээ явж гинэ. За энд ус буцалгаагч пиж. За тэр цаана эмнэлгээс өгдөг халаад байгаа. Халаадаа өдөр болгон сольдог. Тэр бохир халаадаа хийдэг хэсэг байна. За энэ давхар маань нэг иймэрхүү. За бусад давхруудаар сайн явж үзэх болохоор мэдэхгүй байна. Ямар ч байсан зарим давхар нь ус угаадаг өрөөтэй юм байна лээ. За би өмнөх бичлэгэн дээрээ төрөх сүнхээ бэлдээ гэсэн бичлэг оруулсан байгаа. За тэрхүү бичлэгэн дээр дуртаагүй маш их зүйл үлдсэн байна лээ. За тэрнээс дуртаж хэлэхэд ялангуяа гэсүр хаалгаа төрөх гэж байгаа бол бандаж өрн бэлдээд хэрэггүй юм байна лээ. Дэлгүүрүүдэд зарагддаг том хүний памперс хамгийн зөв сонголт юм байна лээ шүү. Шууд солиод хаях нь хамгийн эвтэйхэн амар юм байна лээ. За тэгээд би өөрийнхөө аягаыг тэгээд оймос тэгээд нэг гадуурн цам цавсан. За тэгээд сүүлд нь нөхрөөрөө өөрийнхөө тухтай дэрийг авчруулсан. Яагаад тэгэхээр төрсний дараа 12 цагийн турш хөлгөмгүй хөвтөж хахад нуруу үнэхээр чилж өвддөг юм байна лээ. Тэр үед яг өөрийнхөө таарсан тухтай дэрлээд сурчсан дэрээ дэрлүүл илүү тухтай юм шиг санагцсан. За энэ миний 2 дахь төрөлт. За миний анхны төрөлт муу адил Солонгост байсан. Тэм учраас Монголд хэрхэн яаж төрдөг, кейсүр хаалгаанд орвол яадаг, өөр төрвөл яадаг гэдгийг сайн мэдэхгүй учраас хэрвээ Солонгост ирж төрөх гэж байгаа, энд амьдарч энэ төрдөг бол миний энэ бичлэг танд хэрэг болно гэж найдаж байна. За ингээд эмнэлгээс гарах боллоо. Бичлэгнээр харагдаж байгаа энэ хоол бол эмнэлгээс гарахын өмнөх орой хоол юм аа. За ингээд маргааш өглөө эмнэлгээс гарахтаа эмчтэй нэг хянуулаад тэгээ охиноо аваад гэртээ харнаа. За тэгээд 7 хоногийн дараа 14 хоногийн дараа 1 сарын дараа эмчтээр очиж оёлоо үзүүлдэг байгаа. За гэртээ ирчихсэн шинэ хүндээ манай нөхөр үнэг ажиллаж өгч байна. За бичлэгтээ минь хамт байсанд баярлалаа. Би дараагийн бичлэг дээрээ солонгосчууд хүүхдээ хэрхэн бороо хоолнд оруулдаг вэ гэсэн бичлэг хийнэ. Баярлалаа.